хорон булгаар авах юм уу? Хорон булгаар авна. Хорон булгаар хойно ажил дээр болж байгаа. Ямар нэлээд ширээ авч. Шигтэй ширээ авчаа заяа. Манай орон чинь малажх орно. Малажхын түүхийдийг боловсруулж өөрийн одоо арт түмэнд бидний өөрсөө хэрэгжилж явах хэрэгтэй. Гадагшаа орно. Тэр түүхийдээ өөрсөө боловсруулаад өөрсөө хэрэглэх хэрэгтэй. Түүнээс илүү гарсныг гадагшаа гаргах хэрэгтэй. Энэ урдаас олон 100 жил бид малажхын түүхийдийг өөрсөө боловсруулаад өөрсөө өмсөж хэрэгжилж ирсэн шүү дээ. Тийм учраас энийг энэ чиглэл илүү сонирхож одоо энэ үйлдвэрлэлийг эхлээд одоо арьс шир, ноос ноолор ингээд боловсруулж бичсэн бүтээгдэхүүн хийж ингээд хийх үйлдвэрлэлийн чиглэлээр орж ирсэн л да. Хамгийн гол нь хүн төрхтөө бол мэрэгжил эзэмшиж төрдөг. Хүний өөрийнх нь зүтгэл сэтгэлээрээ зүтгэж энэ мэрэгжил гэдэг юм болж авдаг учраас их олон дээд сургууль төгсөөд тэрийг болж авах ч хүн байна, авахгүй ч хүн байна. Өөрийнхөө хар ухаанаар, амьдралын ухаанаар олж авах хүн байна. Өөрийнхөө яг практик дээр л өөрийнхөө юм хийж байгаа юмнаас суралцаад өөр хүмүүсийн хийж байгаа юмыг хараад энэ чинь ингэж хийдэм байх, асуух юм асуугаад ингээл явцсан. Би Увсамгийн малчин сумын Бадарчин омгч. Тэр нь бол эзэмшин мэрэгжил дипломыг өгж жолооч. Надад тийм л мэрэгжил байна. Угаасаа хүүхдээ малчин айлын хүүхдэлтэй угаасаа малчин маллаждаг. Малажхан одоо тэр амьдралыг мэддэг багнаасаа. Манай авгах хүн одоо их олон хаалгамдар нэг сайтан мэтэн жолооч гэвэл ингээл баах юм бичсэн. Тийм үед энэ дурж ах бол маш гоё юм аа ингээд Улаанбаатараас ус хүртэл ингээд тэгээд жилд хөвчнээ нэрж байна. Энэ бол сайхан гэж л боддог байсан. Хөдөөний хөвгт учраас сонирхч бас тэгж бодож байсан байж болох юм. Жолоочийн кабинд орох ч бас гоё нэртдэг тийм сонь. Тэр хон үеийн нийгмийн одоо жолооч хүний амьдрал бас тийм гайгүй байсан. Арт түмэнд бас нэртэй хүнтэй тэр чинь жолооч хүн ихлээ чинь одоо айлдурсан ямар ч айлдурсан хоолтой ундтай хүндэлдэг тийм л байсан. Тэгвэл би энэ жолооч болоод энэ тээврийн машин гэдэг чинь ийм сайхан юм байт юм. Мань хүүхэд насны тэр мөрөөдөл да. Тэгж явал 10 дугаар анги төгсөл жолооны хөрс гэдэг нэг жил сур тэр үедээ нэг жил сурж ирсэн л да. Цэргийн алуу 90 онд хаагаад ирж хат анх миний сурч байсан сургууль 10 жилийн 2 дугаар сургууль. Тэнд жолооч ажил гарсан 91 онд. Тэнд анх 53 гэдэг машин тэгээ одоо жолооч авах гэхлээр тэнд орж гараа минь тэндээс эхэлсэн дээ. Зах зээл одоо нэг ардчлал урсгал бий болоод тэгээд тэр машин одоо тэгээд зах зээлийн юугаар бол сургуульд машин хэрэггүй маань гэж игээд машин юуасан зартсан сургууль. Тэгээд би ажилгүй болцсон. Тэгээд эргээд би ажил хайж яваад би ахтай хэлж байгаад би танаа байгууллагад жолоочоор өрөө. Тэгэл тэдний байгууллагын даргын жолооч тэгэл янз бүрийн ажил диспетчер гэж янз ажил хийж явсандаа 92 оноос 94 он хүртэл нийт 3 жил жолооч эндс мэргэжлэр ажилласан. оноос айл гэр болсон л да манайх. Тэгээ манай ихнэр бол гуталчны мэргэжилтэй гутал ихчээгээ дагаж гутлаа ийсэн. Тэгэн гутаа би бодохгүй ер нь л энэ юм хий. Тэр үеч ахуулчлага гэдэг юм чинь бүгд тараад өгөө болцсон. Одоохондоо би хөвдөө машин авч чадахгүй. Ажил хайгаад гадуур жолооч байхгүй. Тийм учраас би энэ ихнэрхээ мэргэжлийг ашиглая.
хамтарч юм хийж бодоод гэрээрээ готлог хийж гэлсэн. Ойдог материал минь ховроо зах гэж юм байгаагүй. Ховрхон ирээний ханыг жоохон бокс савн тийм юм ирдэг байсан шүү дээ. Тэгээд танд их амтанда ширэмэрээ явдаг хүндээ загч материал авахуулаад ирээ ахта захиа явуулсан чинь ийм материал авчирсан. Тэр үед би өөрөө бол тэр готлоо идэг материал гэдэг сайн мэдэхгүй шүү дээ. Эрээ булгаар л көгшир гэдэг юм мэдгээс ш. Тэгсэн чинь шал өөр юм авчрахгүй. Тэгсэн чинь сүйд бодоод байхад тэр чинь гахаа ширэн материал аваад ирсэн байгаа. Нөгөөтгөө би аваач манай чинь аавч хамаатан сэдэн хөдөө байдаг. Нөгөө хүмүүстээ аваач зарна. Аваач ноолороо солиод хүмүүс ингэж авчгарсан тухайн үед нь одоо бодож байхад ямар хэвтэй ачи юм ийжсэн мэдгүй байгаа хэрэг. Тэр тухайн үед бол ноолорд нэг 2 хил 500 г ноолор солидог байсан. Тэнд нэг 20 гэдэм мянган төгрөгийн лимиттэй байсан баг. Одоо тэр яг манай эхнэрийн эгч нь бол готолчин хүмүүс нь ах үйлчлэг нь тэр хүнийг авч ирээд суулгаад бас ингээд хамтраад эхлээд хоёулахна хийжсэн сүүлдээ тэр хүнийг авчраад суулгаад бүр 2 3 уулаа иддэг болоод тэгээ сүүлдээ бол готлын хажуугаар гэрийн бүрээс көшиг цавг хажуугаар нь тийм юм оёод тэгэл хөдөө аваач юм зардаг. Шууд муудан гэдэг чинь тэр 94 5 он чинь бас нэг унаа тэр гэж ховруулж явсан машин дайгдаж очоод хөдөө очоод айлуудын хамаатанад аавиндаа очоод тэгэл тэндээсээ мөр унжаад өөр хавийнхаа айлууд дээр очиж нөгөөдгөө зарна. Юм хийсэн юм чинь хүн хөдөлтөд авахлаач хүн урамшин. Тэглээсэн зэрэг би энэгээр амьдч бас болох юм байна. Тэгээ сүйдээ өөрөө нөгөөх эргэлт маань арай илүү болоод ирэх өөрөө үж материалад татдаг. Тэгээ хажуугаар нь бас янз бүрийн бараа авчиж зардаг. Нөгөөх мөнгөний эргэлт маань бас гайгүй болчихгүй. Манай ч одоо 1300 км хол учраас ялангуяа өвлийн нөхцөлд ийш тийш явахд маш хүнд. Өвлийн одоо 2 3 сард ч л тэгээд машин өрөөдөр Улаанбаатар очсон шүү дээ. Нөгөө хэдэн төгрөгөө эндээс нэг жоохон түүхээд авна. Бас зүгээр нөгөө жоохон зардлаа гаргаж мөнгө төгрөг ирүүлэх нь Улаанбаатараар нөгөөтгөө мөнгө болгоод эргүүлээ материалаа татна. Янз бүрийн бараа авна. 94 оноос 96 он хүртэл яг энэ ганцхан 8 гэх үү. Тийм 8 хийсэн л дээ. Тэгээ ингээл бас жоохон мөнгөний эргэлттэй болсон. Күсний бараа хажуугаар нөгөө өргөн гэргэлээний бараа авчирч жижиг бараа авчирч зарж захтар зогсчихсон л да. Тэгэд би ингээд нөгөө хот руу өлнө очиж өгдөг байсан байхгүй. Тэр чинь төрөлдсөн байгаагүй. Түүхэдийн чавн бараагаа зарн тэгэл төрлүүрийн юм хийжсэн байхгүй. Тэгс чи манай найз ирдэг юм аа. Чи энэ өлнө авч яах гэж байгаа юм. Би Улаанбаатар авч тушаах гэсэн юм аа. Чи найздаа өгчлээ. Чи өлөнгөр яадаг гэсэн чи. Би наадах чи боловсруулъя. Чи хааны боловсруулж, сумын боловсруулж байгаа. Чи хоёлаа хамтраад энийг хийлдэ. Энэ улаан өмд хийлдэ. Сумд хийсээс улаан өмд арай төвлөрсөн газар чинь өлний ирнэ гэсэн баггүй. Тэгээд хоёлаа хамтрах болоод өлөнгийн цех байгуулах боллоо. Би өөрөө бас готлоо юмар байдаг. Хажуугаар 8-аар хэмээр байдаг. Гэхдээ би өөрөө явж чадахгүй. Чи би хүн явуулах өлөнтэй хамт. Чи энэ хүн сайн заагаад сургаад явуулах. Тэгээд нэг хэдэн өлн тэр чи одоо давслахыг бас мэддэггүй. Гэрийнхээ көрөгчөнд өлн хийж хадгалж тэр чи тэр зуны юм чинь ялаа шмол мохоо өнөр танарта тэгж л анх тэр өлөнгийн цех гэдэг юм тэнд хүн сургаад тэгээ хоёлаа хамтарч энд өлөнгийн цех хоёр ажилчтантай тэгээ дөрвөлөө нийлээд өлөнгийн цех байгуулад тэгээд бас хөөрхөн ажил манай ихнэр бас тэрнлээ ороод одоо мэдүүлч хавар ноолор үеэл готлоо нь штэ. Эхнэр манаас завж хилээтэй болчиход
тэр гуруулаа тавуулаа өлөн хийдэг болоод. Тэгээд өвл нөгөө хамгийн гол эдсний үеэр өлөнгөө хийгээд ааш тушаад чи бас хөөрхөн Монголд доллараар тушаадаг цаашаа нөгөө голлон дур гаргадаг байсан. Тэгэд яг тэг ашигтай нэг тээврийн удирдах газрын гараж түрээслэх гуугаад тэнд хийжсэн. Тэгээд сүүлдээ урвал цех бариад зориутын цех бариад битэл хамтарч нэг жил гаруй ажиллаад тэгэл би өөрөө бие дааж одоо өөрийн сонирхолтой юм хий. Бас юм энэ хүмүүс ч бол энэ ажлаа хийх гэж одоо өөрөө тусдаа гарсан. Тусдаа гараад аршины үйлдвэр байгуулахаар шийдээд би хамгийн гол нь одоо хэлхээсээ тэр үнэ ажил хийх юм бол надад амархан байдаг л да. Тэгтээ бол хүмүүс бол миний ажил хийж байгаа ажлыг дэмжиж явдаг л да. Хотл ойтдаг материалыг бид өөрсөө хийх боломж байдаг юм болов гэж ирж судалж эхэлсэн. Тэгээд нөгөөхөө Улаанбаатараас авдаг материал авдаг хүмүүсээс асуугаад энэ яаж хийдгийг энэ тэр асуугаад яваад ирсэн байхгүй. Нэг удаа нөгөөх материал авдаг хүмүүсээс асуулаа. Би энэ увсад энд хийж болох уу гэсэн чинь болдгүй яах багтанд болно гэж тэр одоо даваа цэрэн Натар гэж хоёр Монголд Улаанбаатар байсан. Натаргоо жоо талигач болсон манай багш л да. 106 сард очиод та хоёр увсад очиж энэ над ийм жижиг үйлдвэр байгуулж байгаа чи. Би бас тодорхой хэмжээний мөнгө төгрөгийн тусламж өгнө гэсэн чинь өгөл болдгүй яг чи залуу хүүхэд одоо юм хийх ёстой. Бид тэр одоо яг энэ юм гэж чи тэр хаваас усаа юм хэсэж байгаа юм чи би юм туслая. Яа тэр хоёр ах эгчээрийг авчтал ингээл анхны мань күгшир хийж гисэн. Юу ч байгаагүй. Мэдвэл чинь гэрээс өөр юм байгаагүй. Эртээ нэг готлоо хийдэг. Тэгэн гутаад би нэг жижиг байр худалдаж аваад тэгэл шууд тэрэнд орсон. Байрыг худалдаж аваад шууд тоног тохиромж гэдэг юм яах вэ гэсэн чинь тэр чи болно ахтаа. Тэр чи хийчих болд юм аа. Тэгэл ирээд энд нэг барбан одоо ашир идэлдэг барбан л да. Тэрийг бид хоёлаа хийгээд манай нэг хатан мах бол тэр бас гарын дүүтэй мужаан цагилгаанд одоо бүртгэлээ юм хийдэг. Тэр гуруулаа хийгээд сар гаруй хийгээд нэг баруун босгоод тэр чинь улаан чинь тоог байдгүй бас. Яг тухайн үед нэг Оросоос тоог авчихсан төлбөрийн юугүйгээ тасалдсан зам. Тэгэл энэ тэндээс мотор хайж пат гэдэг мотороор анх үйл ажиллагаа эхэлжсэн 99 онд. Яг кис анхны юм чи бас дажгүй юм гарлаа. Тэгс чинь нөгөөт бидэнд чинь тэр ширээ боловсруулах чинь маш их халуус шаарддаг байхгүй. Нөгөөтгий минь халуус хангадаг тийм юу байдаг. Тэгс хөдөө давхад нэг айл гаднаас очоод дээрвийн юуны нэг малын усны сан авчиж тавьж агаад галт төлөө доорно ус алаагаад ингээд анх үйлдвэр яг эхэлжсэн. Нэг баруун тавьчихад тэр чинь нэг 10 хэдэн ширэл ордог байсан баг. Хөгшир. Тэгэл анх тэр ширний үйлдвэр анх эхэлжсэн. Шир гараад ирэх тэр тухайн үед нь бас нэг би энэ яг ямар юм хийх бол гэж гарч ирэх бол гэж бодчихсон байхгүй. Гараад ирсэн дажгүй шир гарсан. Бас сэтгэл өдрөг тэр хүмүүс ч бас өөрөө мэддэг 30-40 жил ажиллаж болсон яаж хийх юм мэдж байгаа шүү дээ. Тэгээ нөө хүмүүс ч зааж өгөөл явлаа. Манай аймаг чинь утсан холбоо юу гэж байхгүй. Холбоон дээр очиж оочрлно. Тэгжээж нөгөөх одоо тэдний шир хийх гэж байна. Тим ямар тим хийм материал яаж хийх вэ? Ингээд холбоон дээр очиж асууж иж нөгөөтгөө. Хийн технологи явуулна. Тим байдлаар одоо нэг жил гаруй явсан. Тэгээс явуулахлаа чи өөрөө сурч байгаа шүү дээ. Тэгээс үлдээ өөрөө дадал болоод көг ширний цаана өөрөө бас түрээний материал нөгөөх булгаар хором шуураа хийж бодож байгаа хөөе.
Өөрөө ганцхан барвантай. Барван хөгшир хийхэд бол цаана нөгөө халим махын авдаг машин байх хэрэгтэй, хатаадаг газар байх хэрэгтэй. Анх бол тэр хөгширийг халим махын авах бид бол гараараа махалж байсан. Дандаа. Сүүлд нь нөгөөтгийг хусдаг машинтай болоод тэгээд сүүлд нь хорон болгоор хий гэж бодоод тэр манай хоёр багш маань чаава дээр би хүмүүс чам заалгаад өгье. Манай үйлдвэр дээр ингээд хийгээд. Тэгээд яг очоод тэнд яг тэр Армоно гээд юунаас технологич авчираа нөгөөтг хорон болгоор хийгээд 3 сая хэдэн зуун мянгаар лөө нөгөө арсыг нэмгэлж машин байдгийн хорон болгоор одоо нэмгэлдэг. Тийм машин аваад тэгэл хорон болгоор хийж гисэн. Тэнд би өөрөө сонирхолтой одоо яг сонирхоо хийж байгаа юмд бол тэр би хөдөлмөрөө зарцуулж байгаа юм чинь мөнгө бол юу ч биш. Тэр олсон юм нөгөөтгөө зарвал эргээд бол юм хийж байгаа юм чинь орж иж таарна шүү дээ. Өөрөө дуртай сонирхолтой юм өөрөө зөрөөд хийж байгаа хөдөлмөр оюу ханаанд ажиллаад хийж байгаа юм бол шал өөр л дээ. Түүнээс биш зүгээр нэг юмнаар мэдхгүй юмнаар аачаад мөнгө оруулах бас л хэцүү л дээ. Хүн юм хийх тусам урамшина. Энд чинь хийж болох юм байна. Тэгэл нэг сарын 2-3 сарын дараа тэгээд жилийн дараа нэгээр тоног төгрөм цуглуулж байгаа байхгүй. Тухайн үедээ бол би яг өөрөө хийж байгаа болохоор чинь яг бас ашигтай байсан. Хүний хийсимийг хөдөлж авснаас өөрөө хийгээд ингээд авснаа хамгийн надад ашигтай байсан л да. Тэнд энэ ашиг хийдэг огт мэдлэг нь би ч угаасаа мэдлэггүй юм. Тийм мэдлэггүй тэгээд ажилчид минь мэдлэггүй бидний өөрсөл хийхин төлөө энэ заавал сурвалжуул хийхин төлөө зүтгэжсэн л да. Тэг чи одоо 99 онд анх тэр 10 сард чинь манайх үйлдвэрээ эхэлжсэн. 2002 онд 3 жилийн дараа яг эцсийн мэт одоо хорон булгар гэдэг юм хийгээд эхэлсэн. 2002 онд бид л бас нэг жижиг байр бариад бас ажилчтай аваад бүр цех маягийн тийм жижиг цех л да байгуулад готлоо хийдгсэн л да. Тэгэхэд бол бэлэн байгаа. Зах дээрээс аван тэгээд малчтынхаа гар дээрээс авчин хамгийн гол нь манад малаж хорон учраас түүхэд бол асуудалгүй. Тухайн үедээ бол бас нэг малаж хон түүхэд бас нэгүүдээд бас 1000 оньяас яманаас 1000 төгрөг 500 төгрөг болоод тэр энэ чинь түүхэдийг бид нь бас зүгээр хаяад мэрэг байна. Юм болгож өөрсөө хэрэглэмээр байна. Тэгээд тэр үе чинь бас хятадаас орж ирсэн готлууд маань бас шаардлага хангахгүй зарим Улаанбаатараас ирсэн готлууд мэд хүртэл бидний шаардлага хангахгүй. Өдөөний малчин хүн хэлжсэн. Өмсөөд нүгээд ачаагаа хөдөлж явахад замд нь олон салаад амтж байна. Манай тоног төгөөрөмжид нь социализмд хэрэглэгдсэн чинь одоо чанар зэсгийг илрүүлэх одоо халуун уураар эсхийг чангаруулдаг, халуун усаар чангаруулдаг, эндүүд нэвтрүүлдэг ийм тоног төгөөрөмж байгаа л да. Өдөрт бол 250 м эсхийг илрүүлэх гэж чадaltaа. Өдрийн 8 цагаар. Тий, бусдаас энэ баг байхгүй гэж хэлж болно. Эсхийн үйлдвэрийг бол би нэг 2005 онд байгуулсан. Тэгээ одоо нөгөөх аршираа бүрэн хийгээд эхэлсэн. Хийгээд одоо эцсийн бүтээгдэхүүн бүх юмнуудаа хийгээд ирэхлээр нөгөө готлын хэрэгцээ чинь голцоо өвөл хэрэглэн явагддаг. А зуны нөхцөл бас жоохон
борлуулалт нь багасаад янз бүрийн болдог л да. Тэр үе зуны нөхцөлд бас илүү орлого олохын тулд эсгийн үйлдвэр сонирхсан байхгүй. Манай офс ч юм бол дандаа 6-аас дээш хамтаа гэр барина. Эсгийн хэрэгцээ маш их. Нэг гэрт бол нэг 50-аас 60 метрээс орно шүү дээ. Манай цаг уурчин бол хүүтэн өвөлдөө бол 30-40 градус скүүтрдэг учраас манай нөхцөлд бол зузаан эсгийн шаардлагатай байна гэдгийг олж харсан л да. Улаанбаатараас хийж эсгээ нэмэгдээд бас энэ шаардлага хангахгүй байна л гэсэн хүмүүсийн яриа мэрэг ингэ сонсоод ингээд бас тэр тухайн үед нь эрэлт хэрэгцээг судалж байсан байхгүй. Тэгээд энэ эсгийг хийж эхлэе. Наастаа хэлээд энэ над эсгийн үйлдвэр өгөөч гээл. Тэгэл найз минь авч ирж суурилж өгч анх нэг удаа нэг самнах тэгээ нэг чангаруулах юм авч ирж өгчээсэн. Готлыг яаж дулаан болгох вэ гэсэн чинь Монгол эсгийг хийвэл их гоё дулаахан бол тэрнээс биш гэдэгт эсгийн зэрэг зулхаа хийгээд бол хөтнө. Энэ Монгол модынхаа ноосоор гэсэн эсгийг хийх гэсэн л да. Тэгэл гэрийнхээ эсгээ чийгсэн готлынхаа доторынхаа эсгээ чийж гисэн готлоо эсгээ дотроо дэрхлээ манай готлын хэрэгцээ бүр нэмэгдэж байгаа байхгүй. Компани маань дөрвөн болго өвс гэж компани. Энэ нэрний утга нь бол анх одоо манайх 4 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжсэн. Тухайн үед нэг готл, булгаар, шир, шуураа гэсэн 4 төрлийн бүтээгдэхүүн байсан. Одоо тэгээд 4 үйлдвэр болох гэж зорж ажиллаж байгаа. Одоо эсгийн үйлдвэр, ашигны үйлдвэр, готлын үйлдвэр шөө цаана нэг төлөвлөгөө байж байгаа. Энд бас тодорхой хэмжээний бол ашиг олж байгаа байх л да. Тэгэхдээ тэнд орж байгаа орлого нь их бага байгаа. Хэдэн өргөн нийл зэрэг гарч байгаа. Яг боловсрох үйлдвэр хийгээд боловсруулах юм бол шал өөр шүү дээ. Тэр чинь нэмэртэй. Тэгэл ажлын байр эн чинь анх 99 онд манай чинь 4 хүнтэй л үйл ажиллагаа эхэлжсэн яг аршины үйлдвэр. Одоо бол манай нэг 40 гаруй хүний ажлын байртай. Одоо үйлдвэрийн эзэн гэж надад хүмүүс дуудаа захирал махирал гэдэг байхгүй. Би захирал хүн биш дээ. Би хөдөлмөрч хөдөлмөр хийж байгаа хүн шүү дээ гэж ярьдаг байхгүй. Хамгийн захирал гэхээс би хамт олон дотор би захирал хүн чи тэгхөөс ингэж баг яадаг дотроо ороод хамт ажилладаг. Энэ хүн ноос өжөж мөл хамт би ноос зөөгөл. Миний бол зарчим тэр л дээ. Энэс хүн хөдөлмөр хийж хахад кармандагаараа хийжгээ зогсох би дурггүй. Тэр угаасаа л миний тэр сонирхол гэхүүдэд одоо тэр хобби юмдаа бас юм хийх. Тэр бас хийж сураагүй дадлагшаагүй ажил чинь бас хэцүү шүү дээ. Тэр хүнд бас заа тусалж явахгүй бол ботсон сансан юм бол мөрөөдлөө биелүүлэхийн тулд бол хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэг хөдөлмөрлөж мөрөөдлөө биелүүлэх л дээ. Түүнээс зүгээр цаасан дээр бичээд нөгөөтгөө бодоод л явах юм бол гэж биелэшгүй. Та тэр инженерийг бодог амьдралаасаа бараг би олоод авсан л гэж боддог. Тэгэхдээ 100% бас бүгдийг мэдсэн гэж бас хэлж болохгүй л дээ. Яг өөрийнхөө хэмжээнд яг юм мэдж авч байгаа. Энэ хүн өрх насндаа суралцж ажил тэгэл бүх насаараа суралцдаг гэж ярьдаг штэ. Би бол бусдаас асуухт ичгүй. Миний юм болчлаа, ийм ухаа болчлаа. Яг уу ичгүй штэ. Ичж болохгүй. Ичих юм бол миний надад хэн хэлэх вэ? Арай орчин арай гоё болгочих. Энд ажиллаж байгаа хүмүүсийн орчин сайхан болгохын төлөө л явдаг л да. Өөртөө
хамт олондоо энэ ус нутгийнхтай бас өөртөө бахархаас энэ хамт амьдарч байгаа ус нутгийн ард түмэндээ бахархаж явд юм аа. Манай ус нутгийнх чинь бол хөдөлмөрч бас надыг бас дэмжиж явдаг. Манай нутг усных надыг дэмжээг бол гэдэг ийм явахгүй шүү дээ бас. Би ганцаараа хөдөлмөрлөд бас амжилтанд хүрэхгүй шүү дээ. Хийгээд байвал юм зөндөл дээ. Хамгийн гол нь зөв менежментээр зөвл авч явбал болдгүй юм гэж байдгүй юм аа. Хамгийн гол нь хүн сэтгэлээрээ хийсэн ажилдаа бол дуртай сонирхолтой байх юм бол хийж болдог. Гэхдээ сонирхолгүй юм бол хизээч тэр хүчлээд чи заавал энийг хий гэх юм бол хийх бас хэцүү шүү дээ. 10 хэдэн жил хөдөлмөртэй бол ер нь боломжийн болж байгаа. Тэгтээ бас цаашаа юм одоо ингэ боллоо гэж бас зогсож болохгүй л дээ. Болцоо гарвал хийж л байна. Итгэж чаддаг хөдөлмөрийн чадвар алдахлаа тэгэл зогсох байх. Тэгтэл бол бас санаагаа хэлнэ шүү дээ гэж бодд юм аа.